Тэгээд Эрдэнэс 5-7 ХКК засгийн газраас томилогдсон бүрэн эрх төлөөлөгч Ж. Ганбат танаа шаардлага хүргүүлэх ан 2023 оны 4 сарын 28 иргэн Г. Баяр дотох болон иргэдийн зүгээс Эрдэнэс 5-7 ХКК-гийн 11 жил гарсан хулгай болон Монгол улсын иргэд боломжийг нэхэмжлэх үйл явц ямар шатанд яваа талаар ирээдүйн хулгайг талсан зогсоож өгөх талаар шаардаж байна гэж байгаа. 1. Эрдэнэс 5-7 ХКК-гийн хувьцааг Монгол улсын иргэдэд тэгж эзэмшүүлэх хүрээнд авч буй арга хэмжээний талаар нэг дотроо шүү. Монгол улсын иргэд хэдэн хувьцаатай байгаа талаар мэдээллийг өгнө үү? Нэг ширхэг хувьцааны үн 933 төгрөг байгааг яаж өсгөх талаар мэдээлэл өгнө үү? Өндөр настан оюутан төрийн хишиг авсан иргэдэд судалгаа мэдээллийг хийгээгүй хувьцааг ан нэг ширхэгийн үнийн 933 төгрөгөөр гэж бодож төр авсан байдаг буцааж олгох уу? Монголын нийт иргэдэд одоо яг хэдэн тэрбум хувьцаа байгаа вэ? Төрд хэдэн тэрбум хувьцаа байгааг нарийн тоог гаргаж өгнө үү? Төрийн бус байгууллагуудыг болон Монгол улсын иргэдээс ажлын хэсэгт оруулж өгнө үү гэсэн шаардлагууд байна. За 2-т Эрдэнэс 5-7 ХКК-гийн нийт нөөц болон одоогийн олборлож байгаа нөөцийн талаар мэдээллийг өгнө үү? 9.3 тэрбум тонн нүүрс байснаас хэдийг олборлсон бэ? Олборлсон нүүрсний ашгаар үр төлсөөр байх уу? Ард иргэддээ алдагдсан боломжийг яаж нөхөн олгох вэ? Нүүрсний 1 тонн 2012 онд хэд байсан бэ? 2023 онд 1 тонн нүүрсний үн хэд бэ? 2012 онд нэг ширхэг хувьцааны үн 933 төгрөг байсан бол одоо хэд байгаа вэ? 3. Овтогт гэрээний талаар 142 гэрээг зарласан гэж Ж. Ганбат та хэлсэн байдаг. Тэгвэл энэ үндэ аудит шалгалт оруулсан уу?